сөлжилт үүсгэж байгаа тэр шар сүгийн пластик болгоо гэсэн зай байсан. Тийм яг шар сүгээр бол дэлхийд дахинд ийм бүтээгдэхүүн гаргасан улс орн гэж байхгүй. Патент авах гэж үзсэн 1 сараас 1 жилийн хооронд ингээд дэлхийд ингээд задрах боломжтой байна гэж. Самцхано намайг Батавхтай дэлгэрмэдэг одоогийн байдлаар санхүү эдийн засгийн их сургуулийн 4-р курсын маркетинг чиглэлээр сурдаг оюутан байна. Нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй явж байгаа. Нэг нь болгоомжтой Ундрмаа гэдэг манай ихэр. За тэгээд нөгөөх нь болгоомжтой Цэндаюш, Ганзая, Чингүн гэдэг манай та болгоомжтой тавлаа яг санхүү эдийн засгийн их сургуульд суралцж байгаа 4-р курсын оюутнууд байгаа. Хамгийн анхны санаа болгоомжтой манай Чингүн гэдэг багийн гишүүн манай болгоомжтой Шарсан болгоомжтой хүнд амирх сайн. Тэгээ бас нэг ингээд газарт ингээд шингэх одоо хугацаа нь болгоодоо бага. Ер нь бол шар сүгээр ингээд амар олон бүтээгдэхүүн хийж болох юм байна гэсэн санаа гаргаж байгаа да. За тэгвэл шар сүгээ яг баримтлаад гэхдээ яг шар сүний талаарх одоо шар сүгээ яг баримтлаад гэхдээ яг шар сүгээ яг ямар бүтээгдэхүүн болох вэ гэдэг талаар тал талаасаа ингээд судлаад судалсны эцэс дээр Google Scholar-оос Web Bioplastик гэсэн сэдвтэйгээр 2014 онд хийсэн University of Chicago-гийн нэг судалгаа байсан. Тэр судалгаан дээр яг дамжуулаад шар сүн дээр одоо биопластик гэж байдаг юм байна гэсэн санааг гаргаад тэгээд за энэ болгоомжтой Монголд нэлээх бүтэх боломжтой юм байна. Манайх чинь дандаа сүүсүү бүтээгдэхүүнээрээ хангамж нийлүүлэмж олон өндөр учраас тэгээ ер нь бол энэ санаагаа аваа явчаа гэсэн санааг хамгийн анх би гаргасан. Одоо шар сүн болгоомжтой дотроо олон хэмжээний одоо витаминуудтай тэгээд тэр олон витаминууд нь одоо нийлээд ингээд газар таягдах юм бол ингээд цөлжилт үүсгдэг. Сөлжилт үүсгэж байгаа тэр шар сүгийг аваад тэгээд одоо биопластик болгоо гэсэн санаатай байсан. Шар сүг болгоомжтой хамгийн их эхлээ шүүгээд уургийн эхлээ шүүчингүүтэй. Тэгээд дараа нь ингээд нэг барьцтай юм болно. Тэгээд тэр барьц нь болгоомжтой dehydration хийгээд бутлаад тэгээд бутлсныхаа дараа олон одоо процессны дагуу ингэж явсны дараа хатаагаад пластик болдог. Шар сүгээр пластик хийх энгийн пластикаас юугаар яадаг вэ? Энгийн пластик бол жилд дунджаар бараг 100-аас 200 жил болж иж задардаг. Тэнгүүт яг биопластик болгоомжтой манай судалгаагаар яг харах юм бол 1 сараас 1 жилийн хооронд ингээд шууд ингээд дэлхийдээ ингээд задрах боломжтой. Өөр болгоомжтой яг нөгөө хүний тархинд бараг 100-аас 200 ширхэг микропластикууд ялгартай юм лээ. Энэ болгоомжтой хүний эрүүл мэндэд маш муугар нөлөөлдөг. Тэгээ бас нөгөө шинээр дөнгөж төрсөн жижиг хүүхдүүдэд хүртэл тархиныхын хэмжээнд нь пластикнууд ялгарсан. Энэ бол бид нэр одоо сүрж байгаа хэлбэр л гэж үзэж байна. Лабораторийн хувьд мэдээж Монгол амир хэцүү хөрөнгө оруулагч биднэрт байхгүй. Тэгээд Muse-ийн лабораторийн ангид болгоомжтой хэд хэдэн бүтээгдэхүүнүүд нь байсан ч гэсэн тэднээс чанарын шаардлага хангахгүй. За тэгээд яг төхөөрөмжүүдээ Хятадаас ч юм уу гадаадын орнуудаас ингээд авах юм бол ингээд маш их үнэтэй байгаад байгаа болохоор бид нар ингээд энэ үйл ажиллагаагаа зогсоосон. Миний санснаар бол Muse-ийн профессор хүн болонготой бас яг энэ талаар жоохон судалж үзсэн юм шиг үлээ. Гэхдээ яг шар сүний биопластик биш. Яг шар сүгээ баримтлаад тэм бүтээгдэхүүнүүд байд юм байна гэсэн нэг тийм судалгаасан. Гэхдээ яг шар сүний биопластикийн судалгаа. Та хэд бол анхдагч биш? Тийм анхдагч. Патент авах гэж үү? Патент авах гэж үзсэн. Гэхдээ бид нар нөгөө оюутан учраас тэгээ бас цаг завын хувьд байхгүй. Тэгээ патент дээр бас олон төрлийн материалууд шаарддаг учраас тэрийг ингээд зохицуулаад явах цаг зав байгаагүй учраас бид нар одоогийн байдлаар авах байгаа. Тийм яг шар сүгээр бол дэлхийд дахинд ийм бүтээгдэхүүн гаргасан улс орн гэж байхгүй. Өөр биопластик гэх юм бол мэдээч корноор гаргасан биопластик гэж байд юм лээ. Тийм тэгээд бас сонирхолтой юмнуудаар гаргасан биопластикууд бол байдаг юм байна. Цаашдаа бол яг дэлхийн хэмжээний яг төслийн тэмцээнүүдэд ороод ийм санаа байна. Биднэрт боломж байна гэдгийг харуулад тэгээд мэдээж дэлхийн төслийн чинь санхүүжилт нь их байх гэж бодож байна. Тэгээд санхүүжилтаараа яг Монголдо үйл ажиллагаа явуулах, өөрсдөө байгуулах, яг энэхүү чиглэлээр өөрсдөө байгуулах бүтээнэл гэж бодож байна.